Сайн байцгаана үзэгчдээ хөтлөгч Сүхбай байна. Моско гишүүнтэй хаалтын гэрээтэй шогийн хүрд хошин мэдээллийн хөтөлбөрийн энэ 7 хоногийн дугаар инхүү эхэлж байна. Манай өнөөдрийн дугаарын ивент итгэгчээр Чехийн 13 дахь аршаа Печоровка эми урамалтай Егор. Гэр хорооллын дунд байрлах 2 зураасан замын бүтээн байгуулалт олонний шүүмжлэлийг дагуулад байна. Харин манай редакцийн галактикийн ухааны квант империк доктор процессор эс удлаачийн тайлбарыг хамтдаа сонсцгоё. За сайн байцгаана үзэгчдээ та бүхэнд одоо энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр бол та бүхэнд танилцуулах миний нэг зүйл бол одоо энэ гайхамшигтай нэг геометрийн дүрстэл бүхий нэг юм зам ашиглалтанд орсон. За энэ бол одоо Евклидийн геометрийг одоо ингээд санагдуулам тийм ээ энэ сайхан замыг ашиглалтанд оруулсан. За энэ замын хажуугаар нь явхад бол ерөөсөө геометр сураа дээгүүр нь алхахад одоо физикийг ойлгох хэмжээний ийм сайхан далдын хүчтэй энэ шинжлэх ухааны төгс үтэл болсон юм аа. За одоо тэгээд энэ нь бол одоо минималист зам байгаа. Дүүрэл дээр биш яг ингээд дугуунд зориулагдсан зам байгаа даа. За энэ бол одоо шаардлагатай үед одоо дугуун машины дугуунд одоо үрэлтийн хүчийг одоо тийм ээ ашиглан өгсөөр үед одоо зам дээр ингээд өгсөж яхад нь энэ зам маань зуурах юм байгаа доош нь тийм ээ дэлхийн татах хүчээр. За энэ бол одоо алдартай Ньютоны маань одоо нээсэн одоо дэлхийн татах хүчний хуулиар тийм ээ 981 м/сек квадратаар доош нь татчихийдэг тийм ээ. Тэнгүүд одоо энэ машин маань дээшээ өгсөхөд тэгж татагдаад дугуун замтайгаа зууралдаад одоо ер нь бол ямарваа нэгэн байдлаар машин зүтгүүр дээшээ явхад асуудалгүй болж байгаа маа. За энийг болонгод одоо тийм ээ одоо WRA буюу одоо тийм ээ the World Road Association-аас одоо ерөнхийдөө энэ замыг хамгийн шийдэл зөв одоо геометрийн одоо физикт одоо байх ёстой геометрид байх ёстой энэ зам мөнөөсөө мөн гэдэг одоо номер 1 замаар нь баталчихсан байдаг юм аа. За ингээд одоо сайн харах юм бол одоо энэ замын хооронд нь одоо тийм ээ энэ замын хооронд байгаа. За энэ одоо юунаас хааш гашаанаас одоо хажууд дэше энэ бол одоо гашаанаас хажууд дэше энэ хитэн замын энэ хооронд ингээд харах юм бол одоо нөө dark energy буюу одоо тэгээ замаас одоо ертөнцийн одоо энэ нэг юм харанхуй нүх шиг ингээд харагдаж болох үз. Тийм ээ ер нь ингээд ийм юу байгаа даа. ертөнцийн одоо нэг сайн хууль байгаа даа тийм ээ. Энийг одоо ингээд харах юм бол одоо бидний ингээд parallel line гэж нэрлэдэг байгаа юм. Parallel line. За энийг манайхан сайн ойлгож явах хэрэгтэй юм аа. Энэ бол зүгээр нэг энгийн зам биш. Энэ бол энгүү зам аа. Энгүүд энэ бол геометри физикийн төгс хослолыг үүсгэсэн тийм ээ. Бидний амьдралыг хэлбэрчилсэн. За хэрвээ бүр сайн харах юм бол энэ сэтгэл судлалтай холбогдоод та бүхэн маань энэхүү замыг холоос нэг бороонд ажаад зогсох нэ. Урсж байгаа ус тийм ээ. Хажуугаар нь гарч байгаа хүн тийм ээ. Хүн амтан гарахтай машин дээшээгээ зүтгэхэд тийм ээ. Энэ гэдэг хараад за хүний амьдрал яг л юм байдаг да гэд гүн бодролж шилжихүүс нэг тийм сайхан зам одоо гарсаа. Энийг одоо ингээд цааш нь бид нар хөгжүүлээд явах хэрэгтэй. Хаасайгүй байх хэрэгтэй зам бол энэ мөнөөс өмнө. Тэгэхээр манайхаа ер нь ямарваа нэг юм шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тийм ээ ямарваа нэгэн ойлголцоо зөвхөн одоо хар ухаанаараа биш шинжлэх ухаантай ойлголцож явах юм бол бүх юм бол маш зөв байдаг шүү гэж та бүхэндээ хэлье. Баярлалаа үзэгчдээ. Манай өнөөдрийн дугаарын хамтрагч Чехийн 13 дахь аршаан Печоровка. Чех улсын Карловы Вари хот нь 12 алдартай аршаан булгаараа дэлхийд танигдсан түүхтэй бөгөөд Чехийн алдарт ундаа Печоровка нь 13 дахь аршаан хэмээн нэрлэгддэг. Печоровка нь Чехийн аршаан усаар найруулж дэлхийн өнцөг булан бүрээс сонгон авсан эмийн урамлалыг сархтад хандлан хийдэг байна. Печоровкаг хоолны дараа 1-3 хундаг уух нь хоол шингээлтэд сайн байна. Энэ дэлгүүрт дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулсан сонирхолтой зүйлсээр дүүрэн байв. Бэхэр 21 төрлийн ургамлыг ашиглан хоол шингээхэд тустай нууц журыг бүтээв. Чехийн өвдөст Печоровка. Молбида нэмэх 18 эротик инедмийн контент Вүү Мо ТV Сом медиагаар гарсаар байгаа билээ. Тус контентын Эрепр ганагийн хэсгийг шогийн хүрдийн үзэгчдэд хамгийн түрүүнд төлөвлөж байна. Нэг өглөө сэрэг харсан чинь буудалд л байх шиг байна. Урчин юу болоод энэ дэрлээ гэж санах гэсэн чинь толгойд юу ч орж ирдэггүй шүү. Ядаж байхад толгой амар өвдөөстэй. Өчигдөр уусан л юм бахта. Үгүй ядаж буудалд ганцаараа холмооргүй юмсан гэд кармагаа госон чинь бэлгэвч гараад ирдэг юм. Тэгсэн гинэд дорсомж ороод ирлээ. Өчигдөр өдөр нэрэ MC Алтакинд байж байсан. Тэгсэн толгой өвдөд болдоггүй. Арга ядаад Алтакаас юм асуулаа. Тэгсэн энийг уучих гээд нэг юм өгч байна. Нөгөөхийн ч юу ч бодлого уучлаа. Тэгсэн удалгүй Алтак андаа намайг уучлаарай гин. Би ч яасан бэ гэсэн чинь чиний доодох босчихсон байна уу гин. Би ч нөгөөгөө барьсан чинь нэрэл газар зоочгсон гадслуугаа адил хатуурчихсан байна.
Гэхдээ чи яаж мэдээ битгий хүний салтаа сам руу харж байгаа ч гэсэн чи алтаа. Үгүй ээ би чамд толгооны юм биш Viagra өгчихчээ гэж хуцдیں۔ Би чинь тийм юм хэрэглэх шаардлагагүй гадтай хүн тул нөгөөдхийг нь яадгийг гэж мэдэхгүй болохоор одоо тэгэд яах вэ тэгж байгаад буучих байлгүй дээ гэсэн чи алтаа. Үгүй анда одоо наа чи 1 хоног буухгүй гэдیں۔ Би ч тэгвэл одоо секс хийж буулгаад чи намайг ийм болгосноор хүүхэн олж өг гэж хэлчихлээ. Тэгсэн алтаа. Мань одоо ханаасаа хүүхэн олж өгөв дээ. За чи эсвэл манай найз охинтой унтчих юм уу гэж байна. Би ч амар сэрэл хөдөлж байсан ч бас хүн чанартай юм болохоор за бас арайчтай гэд үгүй л гэлээ. Боо барьсан чинь бүр буух шинжгүй хав хатуу чулуун шүү. Ядаж байхад сэрэл дээд зэгт онгорхоо нүгэл байвал хийчих гээ болдоггүй би алтакаас. Чи ер нь ягаад иймдөө яваа юм гэсэн чи алтак. Манч харин хаяа танктай хөшөөн дээр очиж зогсоод байгаа юм аа. 2 ажил хийгээд ч талин өрөхгүй байгаа чи мэдэж байгаа л үсттэй гэж байна. Тэгэхээр нь өнөөрэ тийштэй. Чи надад санхүү аавна гэсэн зар олоод өчгөөжтэй гэсэн чи алтак. Болох юмтэй гэснээ утсаараа телеграм орсноо. Андаа энэ гой зар байна. Туранхаа том хөх бүхстэй скил сайтай бэлгэвчгүй өхөн хөхөл цаг байр бэлэн сквер 50 гинэ. Чи ийшээ очих гэж байна. Би ч юу хүн амтан голох байсан тул тэг ягээс холбогдоод гэсэн чи алтак дорн уцаар ярьснаа нэг буудлын нэр тоод өгöd за ийшээ очоорой гэж байна. Би ч яарвчлан тэндээс гараад явлаа. Хэлсэн буудлын дээр очоод өрөөний хаалгыг тогшлоо. Тэгсэн айгуу дажгүй нийчгүй хаалга нээж байна шүү. Амар сэрэл хөдөлгөм дотор хувцсан энэ өмсцэн үнэн тасархаа нийчгүй байна шүү. Загас шай гээд өргөө даваад дайрсан чинь эхлээд тооцоогоо хийн шүүгийн дараа нь хийчээ би угаасаа мөрж зөрихгүй гэсэн чинь нойлын өрөөнөөс 2 том биттэй залуу гараад ирдэг юм. Тэгснээ нэг нь наад эмэгтэй чинь эхлээд тооцоогоо гээд байгаа юм биш үү гэснээ тулаас уужглаа. Би ч нэг эсрэг 2 арай худлаа дээр нь босчихсон бовтой яаж зодолтох гээд өөдөөс нь маргалтах гэж байснаа. За гээд төрөвч явахад эмэгтэйд мөнгийг нь өглөө. За одоо бит хоёр хийчихгүй гэсэн чинь одоо бит хоёрын цалин гэж шаадын. За энэ яг дээрэн болоо явчихлаа гэд. За одоо битгий давраад байгаараа гэсэн чинь араас нэг нь боочхтیں۔ Тэгээд л ухаан алдаад одоо сэрж байгаа нь энэ юм байна гэдгийг би мэдлээ. Бовоо харсан чинь буугаагүй хിവэрэл байдаг шүү. Төрөвч явсан чинь хамаг мөнгө авчихаж новш гэж бодоод дансаа шалгасан чинь яг л 50 мянга байна шүү. Гинэ догоо үрээд би чинь ер нь хэн блэ? Рэпер ганааштай. Заавал сексийн эсвэл ядаж хөгүүлэндэ гэж бодоод сапороор явлаа. Тэр хаваар өлөв долив хийгээд байж байтал нэг хүүхэн яриа байгаа юм уу гэж байна. Би ч байна штэ. Гэхдээ 50 кал байна гэлээ. Тэгсэн чинь тэгвэл зөвхөн хөгжил болох юм гинэ. Би ч за хамаагүй тэгья гэд нэг орц орохоор боллоо. Хөхөлт ч янзын шүү эцэст нь нийгэм тавиад санаа амраад тэндээс гараад явлаа. Гэртээ хараад өглөө нь сэрлээ. Боо байрсан чинь ашгүй буучих чуу. 0-оор чишээсэн чинь нэг л бишээ. Өвдөд болдоггүй. Дээр нь сони идэж юм шиг ногоо юм гараад байдаг юм. Сантраад лимч найзаасаа асуусан чинь гонороо авчихсан байна штэ хөгшөө. Бэлгэмч хэрэглэхгүй яасан гин. Би секс хийгээгүй. Зүгээр л хөгүүлсэн штэ гэсэн чинь аман сексээр ч өвчин авдаг юм аа. Чи ирээд тариулаад юм уучих. Тэгээ зүгээр болно гэд. Би ч тэгхээр найзын имлэг рүү гараад явсан юм да. Ер нь тэгээд ганц удаагийн 6 цэнгэлийн төлөө хөлбөс юм хийхэж болиё гэж бодоод ахиж бие өнгөлж авахгүй гэж өөртөө амлаад ер нь хинтээч секс хийсэн бэ хөхүүлсэн ч бэ бэлгэж байн ашиглах ёстой юм байна гэдгийг тэр цагаас хойш би ойлгосон юм да. Молбида нэмэх 18 эротик инедмийн контентыг бүтнээр нь Woo Mod TV Сомедиагаас үзэхээ мартва. Оюу толгоон эсрэг жагсаал болоод байгаа билээ. Энэ талаар арт түмний үзэл бодлыг сонсцгоё. За бүгдээр арт түмний үзэл бодлыг хамтдаа сонсцгоё. Сайн мөн арт түмээ. Одоо энэ оюутлогыг эсэргүүцсэн жагсаалын талаар таны үзэл бодол. Тэр бүр замынаага жигссэн байлээ шүү дээ. Би ер нь бол тэр жигсэж байгаа хүмүүс зүг гэж бодож байгаа. Одоо оюутлогоо чи ер нь бол ямар ч ашиггүй шүү дээ. Одоо тэр ятын тогч гарах хэрэгтэй ер нь бол. Тий. Би зүг гэж бодож байгаа тий. Жагсаалыг тийм ээ. Тийм жагсаал. Гэхдээ хэрвээ оюутлогыг хөвөг гаргачих юм бол бас яг Монголын эдийн засгийн нуруунд дээр авч явж байгаа нэгэн салбар бас ингээд уналтанд орох юм байна л да. Тэгэхээр бидний эдийн засагт бас нэлээд нөлөө үзүүлдэг зүйл юм байна. Нэрээ тийм шүү. Тэр чинь оюутлогоо чи мараг 20 мянган хүн ажилдаг гэх шиг болсон шүү. Тэр цаанд ихтер хүүхэд гээл нэмэгдээд хэдэн зуун мянган хүний удаад амжиргааны үрхт тэндээс гарч яваан тий. Тэгэхээр ер нь бол буруу юм байна тэгж ахсах нь бас. Гэхдээ хэрвээ бид нэр за ингэж бодъё л да. Заавал гадаадуудтай хамтрахгүй өөрсдөө ингэж тэрийг бас сухаж ашиглаж болох байсан болов? Уг нь тэгэх боломж яг бидэрт байгаа гэж би бол боддоо шүү дээ. Ер нь бол тэгэхээр ер нь бол жагсах зүг байгаа даахгүй. Миний Монголын газар шороноос бурхан гуйсан ч бүү гэдэг одоо тийм сайх үг гэдэг надад бүрийн шивээс нь хүртэл байна. За. Тийм. Тэгэхгүй тэгэл нэг юм урагшаага тэгэл хамаг газар шороогоо бурхадуудад ч баг тий хятадууд руу гаргаад байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр ер нь бол эн чинь маш буруу зүйл юм биш үү? Та өөрөө ямар ажил хийдэг юм бэ? Би энэ урагшаага том тэргээр нүүрс зүйтэй. За баярлалаа. Арт түмний үзэл бодлыг сурвалжсан Пилтакола баярлалаа. Хов живэнд хотороо живи ураатай хов живний булан эхэлж байна. Надтай өнөөдөр хов бацгаар панелист Мальвин ирсэн байна. Манай найз байгаамаа. За юу байна бэ? Дэжгүй сайхан нөө. Дэжгүй.
Зөв. За манай өнөөдрийн дугаартаа хамтран ажиллаж байгаа Чехийн 200 жилийн түүхтэй Печеровка гэдэг эмийн ургамалтай ликер ажиллаж байгаа. Хойлоо сайхан нэг ганцхан сатаа нэг дотор халааж байгаа нэг сайхан муулах удаа. Халааж байгаа л базуулах гэдэг. Харин тий. Яг муулаа гэж муулаад байгаа юм байхгүй. Тэгээд хүн амьтаа сонссон зүйлсээ тэр хоёр ярьж байгаа шүү дээ. Найз нь бол ойрд нэг тийм сонь сайхан сожоо хажуугаар алгал байна. Чамаа сайн сонсоёг хүлээгээл байж илээ. За энэ ч одоо эмийн ургамалтай гэдэг байгаа. Энийг ер нь бол хоол идсний дараа нэг 3 рүүг татчихад бол хоолыг сайхан шингээнэ л гэдэг байгаа. Үлдснийг найз нөрөө аваа юм да. Cheers babe. За би бол татчихна. Дажиг орчны биш шүү сайхан халааж манайхан бас ууж үзээрэй гоё юм байна надад таалагдлаа. За сайхан юу вэ? Тайван сайхан өшмөц нь ойрд юу ямар олон усуу салаад байна уу? Харин тэгээд байгаа юм шиг байна тий. За хин салж байна. За Эмилиа цогт байна. Немо яагаад нэг ихтэй тэмхтэй тий. Тэр байна. Наашаа цаашаа хоёроо салцсан. Харин өмнө нь бас хаарлаа. нэг тийм юм яриад үлээ. Гэтэ яг салаад байсан. Тэр зүгээр юу юм шүү? Гэп юм шүү. Юу юм шүү? Жилийн чөлөө шиг юм шүү. Магадгүй угаасаа ер нь хосуучин дээр нэг хэсэг жоохон салж байгаа тэгээ буцаа нийлэл байт юм шүү. Тэр амар сонио яг. За нааша цаашаа ямар ч Эмилиа дараалал нь явж лээ. За Эмилиа нь ер нь яасан? Салсан гэж тэр чинь тэр нэг Европ залуу нэг тэгээ нэг хятад эмэгтэй гурвын нэг төөл шиг яваад байгаа шүү дээ. Би ойлгохгүй биш шүү дээ. Тэр яг юу болоод байгаа юм бэ тэгээд. Гэсэн баггүй. Алидийн салчаагүй юм уу те? Үгүй тэр чи араа чи лайв нь үзээгүй юм уу? Үгүй. Лайв дээрээ зөв хүн заа тэр чин бүр ингээд битүү үзэлт болсон ш бүр бүүн болсон заяа бүр. За. Тэгснэ Guardian-аас тэндээ бүр Instagram руу өдөр лайв маяг хийн мэн гэж орж ирэх гээ заяа. Тэгэл өөрийнхөө чухам юун дээр хитт юун дээр сайт дээр мейкап хийгээд одоо өстө бүгдээрээ нүрэ будаж байгаа тест ингийн мэнгийн гэлсэн бүр. Йоо за. Гэтэ яг миний бодлоор шүү заяа. Миний бодлоор зүгээр л яг Немо Эмили хоёр бол Guardian зүгээр бараагаа зарах тийм маркетинг л зүгээр золиос болсон санагдаад байгаа. Тэр нэг бизнесмен л юм шиг. Тэр хоёр ингэ ярьж байгаа байхгүй ингээл Эмилиас танаар миний нөхөр ингэсэн тэгсэн мэгсэс Немо сайн ингэсэн хүүхдээ би ингэсэн гэдэг байгаа хэрнэнгээсээ хажуугаар нь манай бараа бол ийм гэсэн нэр тэрийг аваад ирдэ тийм энэ барааг би тийм бараагаа яагаад байгаа байхгүй. Тэгдэг авгаа юм уу тэр. Тий. Тэгээд тэгснэ ингээд тэр одоо ингээл хоёр талбай хагнаа сошиал дээр хоёр талцаад байгаа байхгүй. Хэвээ нэрээ Монгол нэмтэйгэн бууруу хэвээ Guardian баг Guardian мөрдөг хүмүүс зөндөө зөө. Үгүй алиг нь ч өмөрөхгүй. Гэхдээ энэ дээр ийм байгаа байхгүй. За Эмили бол твцсэн. Яагаад та? Тэгээ угаасаа тэгэл нөө дундуур нь гэр үс салгасан малгасан хүнтэй явуулж ингэсэн гэдэг байгаа шүү дээ. Гэхдээ яг тэгсэн Немо олонгууд ингээд байгаа байхгүй. Алиушаа харилцаагаа дуусгачаад тэгээд Эмилиатай харилцаа эхлүүлсэн. Олно. Тий. За. Тийм. Guardian ясан муухай тий. Guardian болонгууд гэснээр өөрөө үгүй өстэй бидний сайхан амьдралыг өстэй нэрээ Эмили яг дундуур нь норч мөр 3 дахь итгэхэд мэтгээд энэ гэж мэгцэн байгаа байхгүй. Тэр Guardian бас жоохон хармаар штэ. Эмилиаг бол тэгээд Guardian итгэхнээс бол нэг залууг бол булаачгаар эмхтэй үзтээ. Guardian хараа нэг хачин л байна гэж чинь. Зэрийн тийм. Зодоо ихэд додох гэдэг юм шиг нэг эвгүй их чиг тий. Алдах юмгүй хүн гэж байдаг штэ. Одоо тэгээд ямар ч эцэлсэн юм байна тий. Эцэлсэн ямар ч юм бол дахиж нийлэхгүй, ингэхгүй. Ерөөсөө одоо ингээд дуусгасан. За наасаа цаашаа гэдэг нэг хоёр бас салсан сураг. За тэгтээ тэр нэг яг бичг нь яваад байлээ. Тэр нэг залуугийн хүмүүс амир нөгөө нэг муулаад байсан мөн нэг би ч бас бүр үзээгүй нэг. Ерөөхий. Нэг залуу нэгсэн бэлээ эрэгтэй хүн ч гэсэн уйлж болно. Тиймэрхүү юм бичсэн. Бид одоо би эндээ хавийн орон зайг нь олохоор болсон гэсэн байгаа байхгүй. Тэр яг комментүүд нэг уншингууд тийм юмуд байгаа даа. Гэтэ бас нэг стрип холбогдолтой нэг ховж. Гэтэ хэлээ. Залуу нь. Тий. Гэтэ тэр олон комментээ алийн үнэн, алийн зөв. Гэтэ яг бас тэр хувийн орон зайд орох юм байна те. Гэтэ сонирмос эхнэр нь төрчөөд хүүхэд нь хоёроо чүрээгүй тийм жоохон багчаад миний хувийн орон зай. За ямар ч зэн хувийн орон зайг нь өгчөж байгаараа өгөхгүй бол тэгээд хэрэлцээр хагаад бас стрип орчдөг юм биш үү манай ирчүүд нь. Зя өөр. Жиминэгээ ихчдэг штэ. Жиминэ чинь штэ. Фавей. Фавей. Хамтлаг. Content creator, жүжигчин, дуучин, бүжигчин. Тэгээд тий яг тиймэрхүү хэрэгүүд бол даалдчээр ийлж бай. За тэр Жиминэ яасан байна? Рубигийн ярилцлаганд орсон. Тий орсон байна. Ганц зөв пост арсан юм байна нэг юм. Энэ нь хин юм бэ л гэдээсэн. Тэг юу хүн хайгаад байгаа юм бол гэдэг юу болоод байгаа. Тэг нэг 3 хүн байгаад байгаа штэ. Тэр хайж байгаа хүн 3 хүн байгаад байгаа штэ. Цаа чин шүүгдүүлсэн юм уу ерөнхийдөө? Шүүгдүүлэх гэж яшин ерөн зүгээр болсон явдлаа. Шүүгдүүлэх нь шууд зарлаа штэ. Тийм гараагүй байхгүй би ингээд тэр бүлийг нь
хүндэлж байна. Би ингээ одоо ингээ өөртөө хэцүү байгааг хэлмээр байгаа ч гэсэндээ би гэр бүлийг нь хүндлээд тэ үр хүүхдэн ч гэсэндээ одоо намайг үздэг хүмүүс байгаа байх гэд хэлээг байгаа байхгүй юу? Хүн гаргасан байгаа байхгүй. За юу гэж хэлсэн байна? Яасан хин яасан гэдэг нь. Тэр нэг эрдэнтийн хэрэг гээд Киноны зураг авалтын үеэр нэг хүн дайрсан юм уу яасан? үгүй. Киноны зураг авалтанд авч явна гээд За. тэгээд хамт эрдэнэт рүү явсан байгаа. Бүр аав нь суулгаж өгөөд явсан байгаа байхгүй. За. Тэгээ очиод ингээ араас манай групп ирж байгаа. Хоёлаа ингээ төрүүлээд модтой байрлаад ингээ байжээ. Тэгээд тэр үед ч ингээ дөнгөж гарч юмсэн за тэгё гэдэг. За гэдэг нөө хүмүүс нь иргэл юм ах болж байгаа шүү дээ. Тэгээд байжсэн чинь өөрөө гадар ясмал амжуулж агаад буцаа орж ирсэн байгаа байхгүй. Тэгээ орж ирснээ мэдүүд даж юм моо гэ би онгоор тусдаа өрөөнд байгаа шүү дээ. Нэг өрөөнд гэхдээ юм нэг том ортой тусдаа тийм өөр ортой. За. Тэгээд томоос унтлагнаар орж ирээ шууд дараад авсан гэж байгаа байхгүй. Яа, Жими нэг тэ? Тэгээ гол нь тэрийг хэлээгүй хин гэдэг юм. Хин гэдэг нь хэлээгүй. Гэтэ ерөөхдөө таамаг бол зөндөө байгаа. За. Тэгээ гол нь тэрний ер нь бол бас харуулханаа штэ. Бүх юм бид нар тэгэл гүйлгээл ухаал явна штэ. Тэнгүүд энэ дэр ингэж аахгүй. Араас нэг түүхэн кинотой. Тэгэнгүүтээ чи ингэ чи түүхэн кино орж болно штэ. Өө тийм аха ямар гоё юм би ингэ түүхэн кинонд аягүй орхон дуртай гэнэ тэрэ ярьсан чи болно штэ. Гол нь тийм юм чи хийхгүй штэ. Гэсэн гэж байгаа. Эхлээд ахтайгаа унт гэсэн юм уу тэ? Тэгээд тэгээд байгаа мó яагаад тэ. Тэнд хийм бол хийгээгүй шүү. тэрийг нь хэлээгүй юм уу тэ? Манайхан мэдж байгаа тэ. Коммент байна уу? Мэдж байгаа байлээ. Тийм таамаглаж байгаа хүмүүс байлээ. Комментууд л үнэ хэлж байгаа шүү дээ. 4-5 коммент нэг нэрэлсэн байвал тэр үнэн байх. гэж ч юм уу те араас нэг тийм түүхэн гэнэ тэр үнтэй гол нь өмнө нэг кинонд хамтарч хосын юг ингээ орсон хамтарч ингээ тоглосон та холоос ингээ гүйж ирдэг тийм сцен те хамт ингээ яадаг гэсэн тэг чи гар мар ингээ гарагдан ингэж гэсэн гэдэг байгаа байхгүй түр тэр ойлгохгүй штэ яг яаж ойлгох юм тэгэнгүүт ингээ тийм хандыг өгөөдсөн гэсэн өөрөө тийм гэр бүлтэй тийм тэгээд унтсан бол тэгээд яг үнэхээр кинонд бас оруулж чаддсан болов бид нэр. Гэтэ өөрхөнд бүр ингээ уйлаад бодлосоо гараад явсан гэж байхгүй бүр ингээ Эрдэнтээс хотроо тий бүр яж хат эрдэнтээс тий. Тий. Тэгээд тэр чинь ингээд өөр яах хүн байхгүй, таних хүн байхгүй, хүнтэй ярихаа мэдхгүй. Тэгээд за ингээ хагаа уучлаарай. Тэгээд дээрэс нь ах. Тэгсээ ингээ бол ингээд хөл оролцсон байсан гэж байгаа. Тэгээд тэр кинонд тоглос өөр тийм хосын юутэй эсэнд орсон гэж байгаа. Араас нь түүх кинотой байсан ингээ тэгэнгүүт нэг тийм хүн байгаад байгаа. Юм байна. Манайхан бараг мэдж байгаа та тий. Тийм би одоо мэдэхгүй л. Би одоо өөрөө л коммент унших хэвээр. Тийм. Бан шутаа гэдэг юм уу те тэгээд хитэн коммент энэ тийм. Тэр бол зөндөө бол гэтээ мэдхгүй л дээ. Гэхдээ тиймэрхүү байгаад байгаа. Зүг бид тойлч мэдэхгүй байна. Гэтээ тийм коммент л их байгаад байгаа юм шүү дээ. Бүр яг нэртэй тэгсэн тэр зургийг ингээд киноныхын сценийг бүр ингээд бүтэн ингээд яг катлаад ингээд тавьчихсан. Тэгснэ ингээ араас нь яг тэр түүхэн киноныхоо юм гэсэн. Тэгээ нэг бас нэр бүхэн нэг тийм кино байсан зэрэг тэрийг нь бас постэр тавьснаа. Энэ гурван эмэгтэй байгаа байхгүй. Гурван постерын зураг байгаа. Энэ гурван нэг хэрэгцээ тэр өдөр те жимнээ ингээ баг тэр үгүй хийцэн болвол энэ гурван нэгэнд нь баг байх байжтэй мэж те тэр гэсэн. Гэтэ энийг ингэж хараад байгаа байхгүй. Яг муу хорл ингээ дээд тэдний хүч өгөхгүй шинэ үеийн гарч ирэхгүй гэдэг шиг за бүр явахтай арай л. Манай томчууд яг салтаа самны асуудал байд юм шиг байгаа маа энд дэндээс мэрсээс сонсоод. Гэхдээ энэ би нэг тийм сонссон. Манай нэг дүүс сөс зурд энэ тэгээд Huawei гэснээс ингэж хэлжсэн. Huawei юу? Huawei янаар гоё штэ. Яагаад гэсэн чинь сөст байхад нэг ч удаа гар хүрж байгаагүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр сөст бол гар хүрэх бол энгийн үзэгдэл байгаа байхгүй. Тэнгүүд Huawei-ийн хүрдэггүй болохоор гойд орж байгаа. Угасаад хүрэх ёсгүй шүү дээ. Хүүхдүүдээ. Хүний ер нь биед ямар нэгэн байдлаар хүчирхийллээрч вэ, хүчээрч вэ те юу бэлгийн зам мөр чи яагаад ч хурж болохгүй шүү дээ. Ер нь яаж вэ? Балиар аваастай. Тийм энэ урлагийн амьдрал хэцүү гэхдээ бас яг хэцүү биш шүү. Шудраг байвал. Тэгвэл тэгээд нэг тиймэрхүү юм хон болсон сурагтай тий. Би тэгвэл өнөөдөр харж байгаа тэр Жиминигийн Ruby Room-ийн бичлэгийг үзнэ. Аюулгүй чухал байсан юм байна тий. Бүх юмуд байгаа. Тэгвэл доор коммент дээр нь бүгдийг ингээ яаслаад ингээ хийцэн. Тэгээд дээр сүүл зүг нь харсан уу? Нэг энэ 3 хүн байгаа гэдсэн шүү дээ. За эхнийх нь бол тийм дарж авсан тийм болж байгаа. Дахиад ингээ өөр кейс байгаа байхгүй. Хоёр нь за нөгөөд нь олонгууд юу гэлээ нэг найруулагч ах гэж байгаа байхгүй. Тэгээ их нэртэй нэг айгу дотн нэгчлүүс болохоор би ингээд хэлмээргүй байна. Ингээд охин ингээд тэ надаас ингээд чи юм бас ингээд бараг нэг гэрүүл найз гэдэг шиг тийм ингээд хүн тандыг мэддэг тийм хүн учраас би санаа зовж байна. Ингээд тэр хүн ингээд аавыгаа айгу муухайгаар бодхоод гэдэг үднээс хүрх ингээд өөрөө хохирогч байжээж. Тэгээ бас нууц юм байна тий. Бас нэг найруулагч.
Найруулагч болов найруулагч цар юм болов. Мэдхгүй бүр. Тэгээ тэрэн дээр яг нэг хэлмэгдэж барьсан нэг хэдүүд хүмүүс байгаа даа шүү дээ. Гэхдээ бас нэг муухай юм дахиад бас тэрийг бас мэдээгүй юу? Мэдээгүй. 3 дахь юм даа одоо. Тийм. Яг тэр одоо 2 дахь найруулагч дээр заа. За тийм. Ингэсэн байгаа байхгүй. Нэг найруулагч гээ тэнгүү тэгээд тэр жимийн өөрөө хэлээгүй ч гэсэндээ тийм ер нь нөгөө хар мас ард түмэн ингээл ялцдаг ш ингээд тэр юм байна энэ байна яг үүндээ миний түрүүний хэлсэн мөн ч юм уу биш ч юм уу те яасан мэдгүй ш та ингээл хар масараа л ингэдэг ш та ингээл тэр ч юм байна энэ ч юм байна ингээд гэл тэнгүүд нэг хүн нэр цогцсон байхгүй яг дөрөв нэг шиг яг нэр цогцсон байгаа доор ингээд сонгогдоо гадсан тийм гараад ирсэн энэ байна их нэр жүжигч те ингээд юм ингээд тэр хүн бас өөрөө тийм нэг нэвтрүүлэг юм юм хийдэг тэг өөрөх ярианд оруулсан байгаа байхгүй үзег юм уу да. Үзег шүү дээ би тийм нас хол шүү дээ. Үзээч. Тийм даваа нас хол. Тэгсэн чинь ингэсэн маа. Яг тэр хүний ингээд хэлмэгдсэн өөрөө зүтгэж байгаа зөв л дөө. Гэхдээ яг хандлага амар жоохон эвгүй миний бодлоор л амар эвгүй. Одоо нөгөө гимт хүн гэлбэлзэн гихчээр өөрөө нэвтрүүлэгтээ өрөөцсөн юм уу тий? За тэгвэл яг батлах гэж оролцсон юм байна л да бас тий. Тэгээд яг тэр нэвтрүүлгээ баталчихж байгаа. За баталчихж байгаа. Тэгснээ үгүй нэг удаа тэр мөдөд айжгүй юу. Тэ энэ ядлаар ярих нь зөв үү ч гэдэг юм уу те ингээд нэг тэр хүний бас зөв огт бодохгүйгээр жоохон эмхтэн жоохон хайртай баймаар байна шүү. Манайхаа. За 3 дахь кейс нь юу юм бэ? 2 дахь нь за эхнийх нь нэг жүжигч юм байна. 2 дахь нь нэг найруулагч. Гэсэн чинь биш уулз тараад баталсан юм байна. Би биш шүү манайхаа монголчуудаа гэд. За 3 дахь кейс нь. 3 дахь нь манай Жими нэг оролцсон 3 дахь хүн хэн бэ? Тэр нь одоо бүр ямар ч юм юу байхгүй байгаа бүр ингээд хардл байхгүй байгаа даа. Одоо арт түмний зүгээс хар масын зүгээс эндэ гээд онцхон байхгүй юм байна тий. За. Сэрэл хөдлөөд явах тий гар хангалах хийчихэд аяанда болно гэд бас нэг алдартай хүн хэлсэн байгаа шүү. За. Хов живэнд хоторо живи өрөөтэй хов живний болон манай нэрүүд өндөрлөж байна. Хаттай хамт хов батсан паналист одоо Мальвин гэд бүсгүй байла. Тэгээд Бичеровка ликор үнэхээр гоё юм биш шүү манайхаа. Би л 3 татчихлаа. Сайхан хаалгаа явуулчлаа. Дээд нэг их сайхан шүү бай. Тийм ээ. Өдрийн цагаар уугараа бас манай хаяа гоё шүү. Хоолны араас уул хоол шингэл цан гэдэг байгаа. Бас сонь тий. За тэгээд баярлаа. Ойлоо нэг нь халтсан юм шиг. Хоёр залуудууд жагаад каракоч зад шогоод байгаа. Зад шогоод гэж. Яг хоёр залуу гэлж байсан. Hey yo, sup guys, rapper Jinzy студид ирсэн мэн. За ингээд энэ 7 өдрийн топ 5 arc хэлж байна. Энэ 7 өдрийн location бол бид бүгдийн орох дуртай кинотеатр байгаа. За манай энэ 7 өдрийн sponsor Бичеровка Liquor. Арьс махны завсар Аршан болог. За ингээд манай Church-ийн 5 дугаар брэнд бол кинотеатрт веб татаж утаагаар мансууруулдаг оркууд орсон байна. Hi, my name is Peter Parker. Уушлаар энэ та олон нийтийн газар биш үү? Тагимд кино үзэж байна. ВП болж ш төх. Муухай өндөртэй тах юм. Мууганд харин гоё өнөрч байгаа үстэй. Би ямар танаа гэрт байгаа юм уу? Эсвэл би жигнэсээ тамиг гаргаад татчих юм уу? За яах юм бэ? Яах юм. ВП татаад уушлаар. Зүгээр байгаарай харин. Яа, кинотеатрт хажууд ингээ веб татаад авчих тохгүй шүү. За ингээ манай чартын 4-р байранд бол ардаас яг сумогийн зупари хийж байгаа юм шиг налуур хөшигчдэг хүмүүс орсон байна. Уушлаар наа хөлөө болж ш төхөө. Юу яриад байгаа бэ? Би энэ тасалбарынхаа мөнгийг худалдаж авчаад ингээ үзээ суучаад би хөлөө яаны юу чамд хамаагүй. Түр на киногоо үзэл үз. Өөрөө албатай шуурд суучаад тутаадах юм. A few moments later. Яа, ингийн байран кино үзнэ гэдэг чи хэцүү шүү. За ингээ чартын 3 дугаар байранд бол киног хажууд үзэж яхад нь давхар спойлдод идэг нинжанууд орсон байна. Одоо харж байгаа наа Spider-Man чи Gwen-ийг аварч чадахгүй шууд алчин. Тэр ардаа уул нь ингээ юугаа тороо явуулсан чинь нугас нь хух шатж байгаа зөрх ингээ хүчж байгаа байхгүй. Юу вэ? Тийм ингэж үргэлж яриад байгаа чи спойлер дадах юм. Би өчигдөр үзсэн. Тэгээд би энэ одоо үзэж байгаа найзтай ярьж ийн болохгүй юу? Эсвэл худлаа яриад байгаа юм уу? Хараач угаасаа хүчж байгаа хэвээр наа чи. Хүн худлаа төрүүлж үзсэн болохоор хатаар гадаг юм байш. Өчигдөр дэ үзчих яасан юм бэ? Хохин. Нэгэд үдцсэн юм бол дахиж үзээд ингэж ярьж өгч яадаг вэ? Би ойлгохгүй. За ингээ чартын 2 дугаар байранд бол кинотеатрт утсаар ярьдаг хүмүүс орсон байна.
Яа, өчигдөр маань чи тэгж нэг юм гэртээ харсан шүү дээ. Маргааш уун чиний төрсөн өдөр юм биш. Тэг өнөөдөр уулзчихсан. Маргааш нэг мөс ярьчихвал. Хөөе, уучлаарай энэ кино гарч ирсэн танхимд уцаар ярьж болохгүй шүү дээ. Мэдгүй юм уу? Мэдчихээн. Хүн залгаад байна шүү дээ. Би ярихгүй болохгүй байна. Нэг уурдлын балан юм солиороод их юм. Дүүл тэгэл окей. Биний кино ч шүү дээ. Энд ч нэг сонин кино байна. Чи бас нэг бити үзэр юм. Одоо энэ гол дүр нь ингэж явж байгаа үг гээд хамаа яах гэж байгаа. Даварч сүултээ бүр чихэн дээр ирж хашгичж байгаа шүү дээ. За ингээ бидний хүсэх хүлээсэн number 1. За ингээ нэгдүгээр байранд бол кино театрт бага насны хүүхдэд дагуулж ирдэг эцэг эхчүүд орсон байна. Маха. Энэ кино театр чинь 5 нас хүрээгүй хүүхд авч орж болдгоо шүү дээ. Та чинь бүр нялхан хүүхдэд явж байгаа юм юу вэ? Юу гуцаад байгаа. Тэгээ 5 нас түрээгүй гэртээ үлдээх юм уу? Чи миний хүүхдийг харах юм уу? Харах юм уу? За яахан бай уучлаарай. Зүгээр орой. Эднүсэд өөрсдөө хайрладгүй махад хүүхдүүдэд хайрладгүй юм чихмийнхэнд нь маш муу штэ. За ингээд энэ 7 хоногийн топ 5 орк үйлдэл маань дуусч байна. Студид рэпер Jinzy байлаа. Энэ 7 хоногийн худлын алтан газар дараах охиныг шалгарууллаа. Тэрээр үе гарч ирж төлбөртэй жагсааланд оролцдог байх өндөр магадлалтай бөгөөд оюу толгойг эсэргүүцэгч Баасан авга сэтгүүлж отхон улсын хурлын гишүүн асан уянга нарын лайванд өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. За яг тэр газрын доорх баялгаа бай гэхэд бидний хундны ус маань одоо хэр хомсдож байгаа байлээ тий. Дэлхийн нийтийн судалгаагаар тэр усны хомсдол ямар ихэд хүрсэн билээ. Тэгэхэд бидний усыг тий өдөрч хичнээн тоо секундэд хэдэн тооныг хэрэгэлдэг гэсэн судалгаа байдаг. Тийм судалгаа бол байдгийн байлээ би харсан. Нарийн таг санахгүй. Гэтэл өнөөдөр тэ уух усын манд булаачаад, баялагын булаачаад тэ биднийг ингээд өрөнд оруулчаад ингээд пэдигээд идэг тэр гадаадахныг хөөж гаргая л гэсэн тийм зориг байгаа юу. Ерөөсө хөөж гаргая ард түмээ нэг дээрээ тэ бид нар бол ядуу амьдрах ёсгүй ард түмэн шүү. Тэ баяна байг бид нар хизээч ядуу зүдүү амьдрах ёсгүй хүмүүс шүү. Тэ өдөр өдрийн хоол биш тэ зүгээр тэ өвөг манд бидэнд хэдэн 100 жилийнх нь баялагийг газар доор үлдээгээд миний хүүхдүүд цаах идэж ууж амьдраарэ гэд дайтаж байлдаа тэгж агуу үнцнэрээ олцсон юмыг бид нар өнөөдөр хайрлахгүй хамгаалахгүй лөөрчингуудаа зогсоохгүй бол ингээл бид нар өөртөө үлдэх нь шүү өөртөө хохирох нь шүү өглөгч хүн өөртөө хоосон болох нь шүү гэдгийг л хэлмээр. За баярлаа. Эцэст нь зураач цогт баярын постыг та бүхэнд хүргэе. Хүний гараар могоо бариулах муухай. Тэр тусмаа хүүхдийн гараар бол бүр үзэн ядам жигшмээр муу үл. Грета шиг дүр болгож хэрэглэж ашиглаад хаяж ахиж нэг хүүхдийн хувь заяагаар тоглож байгаа осор жамаа 2-0 төслийн цаад эцдийг л үзэн ядцгаагаараа хүмүүсээ гэжээ. Тэгэхээр худлын алтан гац болсон энэ охиндоо баярлалаа ямартай ч энэ охинд хэлсэн үг болгонд нь итгэж болохгүй юм байна шүү. Манайхаа. Шоубос мэдээний цаг эхэллээ. Оюу толгойг эсэргүүцэгчид ягаад ч юм дахиж амлан гарч ирээд байна. Тэдний зарим нь талбай дээр жагсаж, зарим нь экспортын замыг хаажээ. Эсэргүүцлийн арга хэмжээг аль биесээр эхлүүлж байна. Монголчуудаа өглөөний минь. За энэ лоцгууд. Монголчуудаа, цагаачуудаа эх орныхон байгалийн байдал эзэн болох манай энэ тэмцэлд хамтран оролцохыг уриалж байна. Цагаач Комедиан амарчин оюу толгойг эсэргүүцэгчдэг эсэргүүцжээ. Өнөөдөр нэг баатарлаг зогссон байсан. Шинэ ямар хөдөлгөөн гинөө. Нэг дуракод байна. Оюу толгойг эсэргүүцэж байгаа гэд гавьяа байгуулж байгаа юм шиг. Тэр бүр ингэж яг юм худлаа эх оронд царайлсан бэртэгчин эх орноос урвсан ийм хүмүүсийг харахаар хисчээ тохгүй ингээд дургу өрөөд байгаа байхгүй. Яг ингээд дээр үед бол эх орноос урвсан гэд энэ хүмүүсийг цаазлах хэрэгтэй. Ойролт орондод бол олонний нүдэн дээр дүүжилчдэг юм билээ. Хотын дарга Нямбатар биш ээ одоо ч зүгээр ингэ штт. Нямбатар нэг их 80 төгрөгийг Тэзүү нэрээр цаас болгочиход Японд хоол идээд явж байна гэдэг бол доромжлол химэн хот төлөвлөгч Ану Үжин хэлжээ.
Тэг өчигдөр надаа чатаар хүмүүс мэдээлэл хүргэжсэн. Японд явж байгаа монголчууд Нямбатар даргаыг Токио Тауэрын одоо хідэн давхар юм лээ 70 хэдэн давхрын ресторанд хоолж ингээд бичлэгийг явуулж илээ. Тэгээд одоо би бол бичлэг зарлах боломжгүй учраас бол энийг яг ингээд бодтойгоор хаарсан хүний хувьд бол надад бол амар харамсалтай санагдаж байна. Одоо тэр хүн болохоор жишээ нь уг нь бол би субъектив орж ярмааргүй байгаа. Тэгтээ тэргүй ингээд нийслэлтэй бүтцийн хувьд бол асуудлуудыг нь тоочоод шүүгээд явж байна. Метротой холбоотой 3 судалгаа хийгдсэн байсан. Метро 2011 онд Сүүсвэн гэдэг одоо яг энэ 24 оны судалгааг хийсэн компани хийсэн. 2013 оны Жакагийн судалгаа байгаа. Тэгээд дахиад сая 2024 оны судалгаа хийсэн. Энэ бүх ингээд судалгаануудыг бүтэн 7 хоногийн турш уншиж дуусч байгаа байхгүй тий. Зүгээр иргэн хүн бэжэж мэрэгжлийн үүднээс өөрсдийнхөө татварыг хаана явж ингээ хянж яхад тэр хүн тэр бүх мөнгийг зарлахдаад одоогийн байдлаар нэг их найдыг зөвхөн тэзүү болгоод цаасанд хевлээд дууссан бэжэж тэнд ингээ зүгээр аялаа явж гин гэдэг бол амар мухад оромжлол санагдаж байна. Хөл бөмбөгийн дэлхийн авраг эхлээд байгаа билээ. Тайлбарлагч Амгалангийн олон жилийн турш бодож явсан мөрөөдөл биелжээ. Түүний бичлэг олонний хайрыг татаад байна. Чаданд бандмент бичлэгээрээ алдартай хүүхэд өдгөө 90 цент хүрч цэрэгт алба хашиж байгаа юм байна. Тэр хүүгийн талаарх видео олонний хайрыг татаад байна. Юу гэнэ? Давар дурч юм. Витан цогцогч хаагачаа би аччихш. Чим орч чадхаа мó? Чадна бэгүй. Тэр бичлэгийг тэгэл ярихаар тэгэл хүмүүс тэгэл өхөөрдөөл хөөхнөрөнд дуудал. Тэр нөгөө нэг мориноос унсан бичлэг гэдэг тэр бичлэг чинь нөгөө цагдаа босуулдаг бичлэг юм уу? Муу шоу алсан гэдэг. Тий. Тэрэн дээр чинь би 19 онд улсын баяр наадамд уралдсан тэрийг унж тэгээ үзүр дээр адуурал тэгэл нэг цагдаа босгож ирсэн. Намайг мордуулж өгсөн цагдаа. Цагдаа гүйзэр холоос гүйж ирээд. Тэгэл гуравт орж ирсэн. Гурав дээр Түвэнгийн угтаацсан цувын гончгийн матургийн зэр тал зүрэ дөрөв дээр 19 оны шүтлэн өрөөний шоу халдсангийн хөхт ахгүй яг тэр үеэр чинь тэр бичлэг нь цацагдаж эхлэнгууд би ч бүр амар айсарна. Жаахан хүүгийн минь бичлэг гараад ирэнгууд дээрээс нь тэр мориноос унтсан бичлэг байж байгаа. Айхтар айсан. Тэгээ харин манай Монголын ард түмэн үг сайхан хайраар үлгийдэж авсан. Ердөө тэрнээс санаа зовох юм байхгүй. Бас их хүүгээр айгүй бахархдаг. Яг чинь ер нь их азтай хүн гэж боддог. Их сайхан хүүтэй. Тэгээ миний хүүч одоо өөрөө нөгөө ганц хүү юм болохоор хүүгээр нь айхтар хайрлан да. Тэгээд ер нь хүнээс чи ер нь юугүй. Тэгээд одоо ямарсан байн цэргийн анги дээр давхиж ирээд байдаг би чинь. Тэгээд хинтэйгээ савд юу давхиж ирэн шүү дээ. Тэгээд ямарсан салааныхан дарга тааж ягчим сайхан сэтгэл санаа тайван бай та битгий байн дагаад юу давхиж ирээд л дагч юм. Хүүг аргагүй ихгүй сандаа. Миний хүү өөр болсон байна. Их төлөвчлөн байна. Ер нь жугийн өөр их төлгөөхөн дөө. Их төлгөөхөн байна миний хүү. Хүнээс их хүүг сонс сурсан ажил гэж байна. Хүнээс өрний хүүг сонс сурлаа зэрэгт явснах давуу талууд их байна уу гэж байна. Захны давууга хадад сурлаа гэж байна. Эмлээнүүдээ хад сурлаа гэж байна. Хувцас аваа сурлаа гэж байна. Тэгээ ямар сандаа хүүгээрээ их бахархаад их чинь өнөөдөр их сайхан өдөр байна уу? Бүр станаар үгээр хэлшгүй сайхан өдөр байна уу? Ийм сайхан хүү төрүүлсэн гэднээр би хаттай хүн гэж бодож байна өөрийгөө бол тээ. Ой малын би ярин чамс нэг юм аахад чи нэг цагаагаар хөтлөд өгч шүү дээ. Тэгээ болно шүү дээ. Болно тий. Nice. За олдсон шиг явсан манайха. Юу вэ штэ? Бикинет. Хувцас тайлна гэсэн үг штэ. Найз. Солиороо таамаачиж. Энэ ингээд давраад идэх штэ. Чи үзээгүй уусаал тэр тийм л угаад байгаа штэ. Оо. Одоо явцсан хичээсэн шүү манайхаа. Цагаагаар хөтлөгч хайсаар л байна. За энэ удаад хөтлөгчхүү тайлбарлах нэ. Жич цагаагаар унших октод бэлдээ юм.
Шогийн хүртээ энэ удаагийн дугаар инхэн өндөрлөж байна. Энэ удаагийн дугаарын ивент тгчээр Чехийн 13 дахь аршаа Бичаровка Ликор байлаа. Дараа дугаарт уулзлаа түр баяртай.